Орхон аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар нь 61 ажилтнаа үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт ажилтнуудын 80% нь эмэгтэйчүүд байдаг бол 30 гаруй хувийг залуучууд эзлэж байна. Тус хамт олон соёлыг түгэээх хөдөлмөр эрхлэлтийн чадвар бэхжүүлэх сарын аяны хүрээнд 4-7 хоногийн турш гэр бүл, байгууллагын соёл ёс зүй, хувь хүний хөгжил, стресс менежмент зэрэг 4 арга хэмжээг төлөвлөн зохион байгуулахаар өнөөдөр эхлүүлж байна. Тэдний урилгаар гэр бүлийн сэтгэл зүйч доктор Наранбаатар тогтвортой гэр бүл, тогтвортой амьдрал сургалтаа зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтын сэдэв бол доктортой гэр бүлийн харьцаа, доктортой ажил амьдралын суурь. Яг зөв хүн болгоны мэддэг юм шиг боловч хүн болгоны хамгийн бага мэддэг. За энэ ч өөрөө нийгэмдэр олон зүйлсээр илэрч байгаа энэ сэдэв байгаа. Тэгэхээр доктортой гэр бүлийн харьцаа, доктортой ажил амьдралын суурь гэдэг энэ хичээл үндсэндээ 2 жилийн хугацаанд ихэвчлэн онлайнаар хүмүүс сургалтанд суудаг байсан бол өнөөдөр яг танхимаар бодитоор болсон маш их үр дүнтэй боллоо гэж харж байна. Нөгөө талаасаа за ингээд мэрэгчлэрийг 10 жил ажиллаж байна. Тэгэхээр арга барил, онол, практик талаас нь өдөр тутам амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг талаас нь сургалт ер нь бол явагдсан байгаа. Тэгэхээр хүн ер нь чадaltaй байж болно, хүн мэдлэгтэй байж болно. Салбартаа олон жил ажилласан байж болно. Гэхдээ гэр бүлийн харьцаа доктортой биш бол ажил амьдрал гэсэн доктортой байх боломжгүй юм аа гэдгийг ер нь хүмүүс илүү их ойлгож авсан байх гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр миний ярилцлага үзээ сууж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бас бүгд бас гэр бүл рүүгээ илүү их анхаарлыг хандуулаарай гэж уриалга хүсэж байгаа. 2 жилийн хугацаанд бид нар чинь ерөнхийдөө цар тахалтай нүүр туллаа. Олон хүмүүс яг үүнээс болж стресс үүссэн. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн хичээл сургалт явахгүй 2 жил боллоо. Бүх зүйлс буцаад хэвэндээ орох гэж байна. Тэгээ энэ зүйл дээр ч гэсэн бас нэг шинэ давлгаа бидний амьдралд шинэ давлгаа үүсэж байгаа. Энэ давлгаагаа бас гэр бүлээсээ зөвөр эхлүүлээсэ гэсэн тийм хүсэл, тийм уриалгыг лекцийн төгсгөлд хийлээ те. Аз жаргалтай гэр бүлийн төлөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал тэд нэгнээсээ юу хүсдэг гэр бүлийн нандин сайхан харилцааны талаар үн цэнтэй мэдлэг олж авлаа хэмээн Орхон аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын мэргэжилтэн Ламсран ярьж байна. Тийм. Яг нөгөө хөдөлмөр эрхлэлтийг бэхжүүлэхийн сарын аяны хүрээнд бол хамгийн ихний үйл ажиллагаа болгоод энэ доктортой амьдрал, доктортой ажил, гэр бүл гэдэг сэдвийг онцлоод байгаа юм л да. Яадаг вэ гэхээр гэр бүлд яг тулгамдж байгаа асуудал ажил дээр ирээд үүсэх магадaltaй байдаг учраас гэр бүл доктортой байна гэдэг ажил амьдрал доктортой байхын нэг илэрхийлэл гэж өрхөд үзэж байгаа. Тэгээ манай өнөөдрийн нээлт бас айгүй энэхүү үйл ажиллагаа манаас сайхан болж байна. Тэгээд гэр бүлтэй хүмүүс ерөнхийдөө бие бидэгээ уучлах ёстой байна, хүндэтгэх ёстой байна, хайрлах ёстой байна, мөн бие биенээсээ суралцж явах ёстой байна гэдгийг бас ойлголоо. Тэгээд энэ нээлтээсээ хойш ерөнхийдөө цаашид төлөвлөсөн үйл ажиллагаанууд нь бас илүү үр дүнтэй сайхан болох байх гэж бодож байгаа тий. Ерөнхийдөө нэг юм байдгийг өглөө босоод жоохон бухимдалтай нэг юм стресс гэр бүлд үүсчээд эргээ гараад ажил дээр ирэхээр тэр стресс дарагдаагүй байдаг байхгүй юу? Тэр дараагүй байгаа учраас орж ирсэн хүнтэй эхний өнгө аясаараа дуу хоолойны өнгө аяс өндөр ч юм уу те нэг тиймэрхүү өнгө аясаар хандах тийм хандлага гарч ирдэг байхгүй юу? Тийм учраас одооноос бол ерөөхдөө ойлголоо л да. Тэрийг ерөөхдөө дуу хоолойны өнгөө багасгаад ярьчихвал бүх зүйл болдгийм байх гэдгийг бас харлаа. Тэгэхээр өнөөдөр соёлыг түгээе энэ аяны хүрээнд бас байгууллага дээрээ энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлт явж байна. За өнөөдөр 10 дугаар сарын 25-наас 11 дугаар сарын 23-ны хооронд энэ байгууллагын дотоод ажилчдынхаа бас чадвар мэдлэгийг дээшлүүлэх энэ чиглэлээр бас сарын аяныг зохион байгуулж байгаа. Тэгэхээр манай байгууллагын үндсэн үүрэг маань бид өөрсдөө гадагшаа чиглэсэн иргэдрүүгээ чиглэсэн энэ үйл ажиллагааг байнга явуулдаг боловч яг ажилчид руугаас чиглэсэн үйл ажиллагаас яхан дутагдаад байна. Тэгэхээр манай ажилчид маань өөрсдөө бас энэ аймгийн маань нэг иргэд учраас бид энэ хүмүүсээ бас чадахжуулах тийм ээ. Ялангуяа энэ хувь хүний хувьд нь гэр бүлийнхэн хувьд энэ байдал дээр бид бас тодорхой хэмжээний сургалт явуулж ийж энэ бас ажлын амжилт гарах юмаа гэж үзээд энэ сарын аяны зохион байгуулсан юм аа. Тэгээ өнөөдөр явагдаж байгаа энэ доктортой гэр бүл, доктортой амьдрал гэсэн энэ сэдвээр сэтгэл зүйч доктор Наранбаатарын сургалтыг лекцийг авч байна.
Тэгэхээр бид юу гэж үзэж байгаа гэхээр ерөөсөө манай ажлын маань амжилт бол эхний ээлжинд бол бид тогтвортой амьдралтай, тогтвортой гэр бүлтэй байж ич манай одоо энэ ажилчны маань ажлын амжилт бас гарах юмаа гэж үзээд энэ одоо лекцээр эхэлж байгаа. За ер нь бол энэ сарын хугацаанд бид 4-7 хоногийг бол манай байгууллагын дөрвөн баг байдаг. Ер нь бол одоо бүх хүмүүсээ нийтдээ нэг одоо гэртээ бас хүүхдээ одоо юу асарч байгаа хүмүүстэй нийлээд нэг 61 хүн байгаа. Тэгээ энэ 61 хүмүүсээ бид баг болгоцсон, дөрвөн баг болцсон байдаг. За энэ багуудаа одоо 7-7 хоногоор хуваарлж өгч байгаа. Тэгэхээр бид 4-7 хоног 4 сургалт авна. Одоо өнөөдөр бол бид гэр бүлийн талаар сургалт авч байна. За эх 7 хоногийн нэг өдөр бид Авдралгын ахтай багш Соломтын явагчаас байгуулгын ёс зүй соёл за энэ чиглэлээр бас үнэт зүйл гэсэн энэ чиглэлээр бас сургалт авна. За ингээд дараагийн маань баг одоо бас энэ 7 хоногт үйл ажиллагаа явуулна. Тухайлах юм бол энэ сургалтуудтайгаа холбоотойгоор ямар нэгэн ажлыг энэ байгууллагадаа санаачилж сэтэж энэ багуудаас гаргаж энэ одоо хамт олон дотор ямар нэгэн ажил зохиох хэрэгтэй. Ийм байдлаар явахын за 3-7 хоногтой бид болохоор хүн хүний харилцаа, хүн хүний хөгжил гэж юу юм бэ гэдэг энэ талаар бид Хүрлбаатар багшаас бас сургалт авна. За 4-7 хоногтой бид стресс менежмент гэж халиуна гэж доктороос бид бас сургалт авахар ингээд төлөвлөсөн юм 4-7 хоногийн юм ажил байгаа. Ихэнх нөхрийн харилцаа дээр ч гэсэн та яг зөв цагаа олоод тэр програмыг өөртөө суулгах бол та Мөн сарын аяны хүрээнд мэргэжлүүдийн дунд ур чадварын уралдааныг 5 чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. За ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа ажилтнуудын харилцаа хандлага сайжирна хэмээн үзэж байна.